Энэтхэгийн хэлнэ Бхагавати Прajna Paramita Hridaya. Төвдийн хэлнэ Ширв Нимбу. Бэлэг пирамид бурхнаа мөргмүү. Эйн химээ миний сонсхуй тэр нэгэн цагт яалж төгс нөхцөн рajгэрийн ойролцоо тас цогцолсон уулна аяга тахимлгийн эхэс хувраг хийгээд бодисатва нарын их хуургийн чуулган луга хамт нэгнэ залрам бүлгөө. Тэр цагт ялж төгс нөхцөн гүн нарийн үзэхүй химээгдэх номын зүйлийн самади бясалгалд тэг шагуулан оршвэ. Бас тэр цагт бодисатва махасатва хутагч чанараасыг бэр билгийн чанад хүрсэн гүн нарийн явдлыг тийм үзээд таван цогцыг мөн чанараар хуусан химэн тийм хүүзвэ. Тэндээс бурхны хүчээр наснаа төгөлдөр шарын хөвгүн бэр бодисатва махасатва хутагч чанараасагт ийн химэн өгүүлвэ. Язгуурын хөвгүн юм уу? Язгуурын охин билгийн чандад хүрсэн гүн явдлаар явсугай химэн хүсэгч бэр хэрхэн суралцвал зохих вэ химэн асуув. Түүнийг инхүү асуусанд бодисатва махасатва хутагч чанараасаг наснаа төгөлдөр шарын хөвгүнд ийн химэн өгүүлвэ. Шарын хөвгүнэ язгуурын хөвгүн ба язгуурын охин билгийн чанад хүрсэн гүн нарийн явдлаар явсугай химэн хүсэгч тэдгээр нь энэ мэт үзэх буюу таван цогцсон мөн чанараар хуусан химэн даган үзсүгвэ. Дүрсэн хуусан хуусан нь дүрс болоо. Дүрснээс өөр хоосон бус, хоосноос өөр дүрс бус, түүнчлэн сэрхүй, хурмэдхүй, хураан уйлтхүй, тийм мэдэл хуусан болоо. Шарын хөвгүнэ термитийн тулд хамаг үзэгдэл хоосон буюу бэлэг чанар үгүй, төрөх үгүй, төрдөх үгүй, хэр үгүй, хэрээс хагдсан үгүй, буурах үгүй, нэмэгдэх үгүй болоо. Шарын хөвгүнэ термитийн тул хуусан дор дүрс үгүй, сэрхүй үгүй, хурам мэдхүй үгүй, хураан уйлтхүй үгүй, тийм мэдэл үгүй буюу нүд үгүй, чих үгүй, хамар үгүй, хэл үгүй, бие үгүй, сэтгэл үгүй, дүрс үгүй, дуу үгүй, үнэр үгүй, амт үгүй, хүртхүй үгүй, ном үгүй болоо. Нүдний орон үгүйгээс сэтгэлийн орон үгүй, сэтгэлийн тийм идэвхийн орон хүртэл бие үгүй болоо. Муухаг үгүй, муухаг барагдахгүй үгүйгээс өтлөх үгүй, үхэх үгүй, өтөлхгүй үхэхгүй барагдахгүй гих хүртэл үгүй болоо. Дүнчлэн зовлон ба бүхэн гарах, төрдөх ба мөр үгүй, бэлэг үгүй, олох үгүй, үл олох үгүй болоо. Шарын хөвгүнэ термитийн тул бодисатванаар олох үгүйн тулд билгийн чанад хүрсэн гүнүүнэ шүтээд оршиу. Сэтгэл түйтгэр үгүй болоод айх үгүй буюу чанх буруугаас машид нөхчөж нирваны эцэст хүрмүү. 3 цагт заларсан хамаг бурхад бэр билгийн чанад хүрсэн гүнүүнэ шүтэж дээр үгүй үнэхээр туулсан боддоор итгэл төгссөн илтэд төгссөн бурхан болмоо. Термитийн тулд билгийн чанад хүрсэн тарин их ухааны тарин тэнсэлгүй тарин сац буслуга сацуу тарин хамаг зовлон гэмэрлүүлэгч тарин нь худал бусын тул үнэн гэж мэдээд билгийн чанад хүрсэн тарныг өгүүлвэ. Дадията гади бара сам гади боди сваха. Шарын хөвгүнэ бодисатва махасатванаар термит гүн билгийн чанад хүрснээ суралцдугай. Тэндээс ялж төгс нөхцсөн тэр самадигаас босч бодисатва махасатва хутагч чанараасагт сайн болоо химээ магтаад сайн болоо язгуурын хөвгүнэ тэрчлэн болоо. Чиний ямар мэт үзүүлсэн түүнчлэн гүн билгийн чанад хүрснээ явах тун түүнчлэн эргэсэд даган байсвэ гэлээ. Ялж төгс нөхцсөн тийм химэн зарлаг болсонд наснаа төгөлдөр шарын хөвгүн хийгээд бодисатва махасатва хутагч чанараасаг ба хамаглуга төгөлдөр тэдгээр ба тэнгэр хүмүүн асуур гандари сэлт ертөнц дахин даган баясалцаад
Яалж төгснөгдсөн бэр номлосныг элтэд магтвэ. Бэлгийн чанад хүрсэн зүрхэн сударч төгсвэ.